одоо жоохон тийм номын бичлэг энэ төр бол юусэн оруулсангүй. Тэгээд угаас хичээл энэ төр ихтэйч тэр ном унших заавал нэг хайхтар болдохгүй. Тэгэл хаяад автобусан суугаад ном унших нэг мэдсэн унтцсан байх. Өнөөдрөөс эхлээд нэг юм гэрэл мэл яатсан бэ жоохон гэсэн юм. Өнөөдрөөс эхлээд ингээд цуврал болоод явах байхаа гэж бодоод байгаа. Хэрвээ би ном уншсаар байвал энэ цуврал болоод яваалах байх гэж бодож जैन. Тэгээд ямар хөө цувралаа гэх юм бол өөр юм номын тухай юм уншсан номнуудын тухай би нэг хайхтар өгүүлэхгүй зүгээр ингээд та бүхэнд спойлердохгүй зөвхөн ингээд доторх агуулга дээр илүү анхаарад нэг тийм бичлэг хийхээр болсон байна. Тэгээд та бүхэн үзээд тэгээд өөрсдөө ойлгоорой гэж хэлмээр байна. Тэгээд олон талаар нушаад явах уу бичлэгнийхээ гол агуулга руу орцгоё. Тэгээд хамгийн ихний эпизодороо тэгээд энэ дээр гарч байгаа хаа миний уншсан топ 5 онцлог ном гэдэг топ 5 series-ийн нэг өлөө 2 дахь эпизод дээр гарсан юу байгаа. Цуврал бичлэгэн дээр гарсан ном байгаа. Тэгээд тэр нь бол хамгийн ихний ном өнөөдрийн маань онцлог ном. Тэгээд тэр бол Хэл Элродын Гайхамшигын Томьёо гэдэг ном орсон байна. Тэгээд энэтэй зургийг харуулна. Би өөрөө бариад нэг хахтах юм. Энэтэй зургийг оруулчих. Тэгээд яг энэ номын тухайд бол юу гардаг вэ гэх юм бол ер нь бол яг хэрхэн амжилтанд хүрэх тухай гардаг л да. Одоо зөрчилдөө ямар байдгийг амжилтанд нэг хахтар хүрэх хүсэлтэй ч гэсэн дотоод зөрчилдөөн буюу одоо нэг өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө олохгүй байх, зорилгоо тодорхойлохгүй байх, алсын аргаа тодорхойлохгүй байх гэх мэт ийм олон асуудлуудыг энэ ном дээр илүү шигтгэж өгсөн байгаа. Бүхэл одоо энэ чинь нэг 4 билүү 5 бүлэгтэй байгаа. Хоёр дахь агуулгаараа та бүхэнд энэ бичлэг маань их хайхтар тийм урт бичлэг бол биш. Нэг цомхон бичлэг байгаа. Тэгээд яагаад тэгэхээр нэг урт бичлэг болохоор би одоохондоо нэг дөнгөж YouTube эхэлж байгаа учраас YouTube эхлээд ингэж дөнгөж нэг юм хөлөө олоход нэг динжигнж байгаа учраас юу яаж байгаах. Тийм урт нэг тийм 30-40 минутын 50-60 минутын бичлэг хийгээд нэх хайхтар хүмүүс тоож үзэхгүй болов гэж бодож байгаа. Тэгээд эхний хэлж нэг агуулгах сайт хэрнээ нэг 5-6 минут эсвэл 5-аас нэг 10 минутын хооронд урттай бичлэг хийхийг зорж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн миний өмнөх сүүлийн үеийн бичлэгүүдийг бол харж байгаа. Тэр нь бол тийм их агуулгатай анхаарахад эхэлж байгаа гэсэн. За хамгийн ихний шалтгаан бол та бүхэн яг унших шалтгаан. Миний зүгээс одоо та нарт санал болгож байгаа шалтгаан гэвэл уншихад илүү амар. За тэгээд үсгийн фонтны хувьд амар юм уу гэж бодож иж магадгүй үгүй. Энэ нь болохоор тийм мэрэгжлийн үг хэллэг нэг хайхтар ашиглаагүй. Яг энэ бидний өдөр тутмын ярьдаг одоо тийм илүү юм уншихад амар, ойлгоход амар болгож өгснөөрөө илүү давуу талтай болов уу гэж бодоод байгаа энэ номыг би. Тэгээд ер нь бол бестселлерийн номнууд дээр ер нь бол их ихтэй тийм байдаг л та. Нэг хайхтар албан яриа хэрэглээд тахгүй. Нэг хайхтар юм уншигч нэг зовоогоод тахгүй. Тэгээд гайгүй байдیں۔ Нэг мэрэгчлийн хэллэг бол байдаггүй. Тэгээд зарим ном дээр бол миний нэг уншижсэн бас нэг ном байт юм амар мэрэгчлийн хэллэгтэй. Эхний өгүүлбэр уншаал дараагийнхаа өгүүлбэр орох чахт нэг дэх уншижсэн юм мартчихдаг тийм амар тулгай эргүүлдэг байгаа. За тэгээд нэгтгэх нь бол уншихад илүү амар юм байна. Хоёр дахь нь гэх юм бол та нар ингээд одоо энэ номоо одоо миний хажууд байна л та. Тэгээд ингээд хараад яг ингээд өөрийнхөө эхлээд уншаад үзчих хэрэгтэй. Тэгээд яг энэ ном дээр гарсан зүйлүүдэд та бүхэн мэдээж одоо толгойд нэг юм юутай байгаа штэ. Нэг барианттай байгаа штэ. Тэгээд өөртөө одоо яг ингээд ойртож байгаа гараад байгаа асуудлаа яг энд номныхоо бүлгүүдээс нь хараад яг энэ бүлгийг ингээд дахиад нэг уншчихад бол буцаад ингээд миний юу сэрэгчих юм байна. Буцаад би ингээд гайг болчих юм байна гэж бодох бах гэж бодоод хаанаас нь тунсан ойлгомжтой асуултын хариултыг энэ өгчдөг байгаа. Тэгээд нэг бүлгээс нөгөө бүлэг рүү ингээд салбарлаад тахгүй. Салбарлсан ч гэсэн нэг хайхтар тийм олон юм зүйл салбарлахгүй. Зүгээр асуултын хариултыг юм яг бүлэгтэй ингээд тайлбарлаад ингээд цогц тайлбарласан учраас ингээд хаанаас нь уншсан ингээд одоо ойлгомжтой. Тэгээд таны одоо асуултын чинь хариултыг өгөх болно. Номын зохиолч Хэл Элрод гээд зохиолж байгаа. Тэгээд бас та бүхэн мэдж байгаа өглөөний гайхамшиг
гэдэг энэ номыг бас зохиож исэн. Тэгээд өөрт тохиолдсон миний надад таалагдсан юм бол яг өөрт тохиолдсон асуудал болон тэгээд өөрт тохиолдсон бэрхшээлүүдээ ингээд яг баримт жишээ болгож тайлбарлаад тэгээд тэрэн дээрээ үндэслэж стратеги боловсруулдаг. Одоо ингэх та зөвлөгөө өгдөг гэдэг юм уу? Та одоо ингэх хэрэгтэй, эсвэл ингэдэг зүйл дээр ингэх хэрэгтэй, би өмнө ингэсэн гэдэг иймэрхүү зүйлүүдтэй байгаа. За тэгээд гурав дахь нь бол өөрт тохиолдсон явдлаа баримт жишээ болгож тайлбарлаад ингээд стратеги зөвлөгөө өгж байгаа надад маш их таалагдсан учраас ингэж орууллаа. Тэгээд дөрөв дахь нь бол нэг энгийн бажет буюу одоо төсвийн хувьд ч тэр нэг хахтар үнийн хувьд амар боломжтой. Нэг хахтар үнэтэй нэг 50-60 мянган төгрөгийн ном тий биш. За хамгийн сүүлийн одоо 5 дахь миний одоо шалтгаан та бүхэнд ингээд санал болгож байгаа шалтгаан бол нэг юм олон зүйлийн тухай нэг хахтар ингээд өгүүлээд байхгүй. Одоо зөвхөн та амжилтанд хүрэхэд яг юу нөлөөлдгийг, гайхамшигт хүрэхэд яг юу нөлөөлдгийг. Ингээд энэ номны нөөс нэр нь учраас гайхамшигт хүрэх томьёо буюу гайхамшигт томьёо. Тэгээд гайхамшигт хүрэхэд яг танд юу хэрэгтэй, яг яах ёстой юм, таныг ингээд юу зогсоод юм бэ гэдгийг чи яг ингээд дараалттай тайлбарлаж өгсөн. Бусад миний уншсан номнуудаас давуу талтай учраас би хамгийн эпизод 1-ээр орууллаа. За тэгээд миний та бүхэнд санал болгож байгаа 5 шалтгаан бол энэ байлаа. Ингээд өнөөдрийн манд бичлэг ингээд амар цомхон болчлоо. Нэг 8 минутын бичлэг амар хурдан ингээд яриад өнгөрчлөө. Тэгээд илүү бичлэгнийх агуулга энтерт анхаарч ихэрсэн учраас манай одоо миний хийж байгаа номын бичлэгний нэг дэх эпизод одоо та нар санал болгож байгаа номнуудын нэг дэх эпизод инх өндөрлж जैन. Тэгээд дараагийн номнуудын бичлэгүүдээр уулзлаа түр баяртай. Тэгээд танд таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бас ингээд ном унших гад хайж байгаа найзуудаа танилуудтай ингээд санал болгоорой гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай. Мартчихсан шүү. Эхний агуулгатай ч яах вэ? Номын тухай эхний хэсэг номын тухай хэн зохиосон юу гардаг. За тэгээд